Ондарчна. 자, цуглаа. За, өнөөдөр юу хөөрөлдөхөөр санаа бодол шулуудсан байна да. Өөрсөд нь бэлцээ асуултынхаа дагуу дундаас нь алгасахгүйгээр явъя гээд. За. 36 дугаар асуулт нь Ингээс яагаад юу ч нууж болдоггүй вэ гэсэн эхний подкастын асуулт. Өнөр яагаад бүгд мэдсэн мэт юм бэ? Бид нар өөрсдөө ч баг ингээд мэдхгүй үед аль хэдийн ингээд мэдсэн. Өвөөс бүгд тэнгэрийн доор гэдэг зарчимтай шүү дээ. Бүгд тэнгэрийн доор. Түүнээс бүгд тэнгэрийн дээр гэж байхгүй. Бид үзэж харахтаа биш ээ. Зүгээр л та нарын ярьж хэлж байгаа байдал нь жоохон болохдоо мэт санагддаг. Эсвэл гинэн дүү ч юм уу. Өөнд бас тооцоолох арга барил нэмэртэй болно. Ийм тийм үйл хийж байгаа бол энэ яг ингэн гэдэг ч юм уу. Гүн одоо байгаагаа өөрчилж чадахгүй бол цаашдаа ч иймэрэл байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр тооцоолоос гажидгүй байх нэ. Өөнөөс тэгж амьдрын тэрнээс төдий хүртэл гих мэт зурсан байдгийн биш. Гэхдээ бид аль цаг хугацаанд хүний тоолдог цаг хугацааны аль ч үеэс эхлэл дунд одоо цаашдын ирээдүйд бууж ирч чадна. Тэгэхээр бүгдийг мэдж болно. Магадаа чиний мянган жилийн дараах үр хойчтой чинь ч уулзаад ирсэн байж болно. Бас чамаас өмнөх мянганы удмын чинь өвгдөөд хүн байхад нь уулзсан байж болно шүү дээ. Тэгэхээр ирээдүйн өнгөрсөн одоо тэр чи бүгдээрээ давхцаад байж идэг бол угаасаа л ирээдүйд тодорхой юм чинь бид нар хичээх шаардлагагүй юм шүү. Бид мэднэ, харин та нар мэдэхгүй. Тэгэхээр хичээх л болно доо. Тэр нь илүү сонирхолтой биш үү? Айл эрт бууж өгөөд л ангаагаа цууж ах нэ. Ирээдүйн манай л үжид тэнд бүтээгдсэн байгаа юм чи. Би тэгж бодох юм бол ирээдүй гэдэг зүйл чинь замбахрах биш үү? Хүнд ер нь хизээ өгөх, үхэх, хизээ өвдөх. Хизээ сайн сайхан болохыг хэлж болдгоо юм шүү дээ. Яагаад тийм бол? Уйдчихдаг. Амьдрах хүсэл тэмүүлэл. Зөв. Ирч хүч нь нурам нь хугарчдаг байх нь.
Тиймээс хизээч өгөхгүй юм шиг хизээд ч сайн сайхан болно гэх мэтээр эрч хүчийг сэлбэж явах хэрэгтэй. Угаас биднийг наасан заларж ирэхэд ч ийм тийм имийг гээд мэдээллийг хориглох зүйлс бий. Тэгэхгүй бол бүх дээд тэнгэрийн нууцыг нь задлчих юм бол дэс дараалал алдах нь шүү дээ. Тийм учраас зам дундаас хориглож энэ хүрээнээс хитрж болохгүй гэж заагалдаг учиртай. Хөөс нэрийн Гайхалтай. нэг ч симхий гаргахгүй байх хэвээр. Тэгээ бодсон чи өөрсдөө бид нар ч одоо өөрсдөө том хүн л гэж боддог шүү дээ. Тэр бодсон бүр нялхах гэж. Та нар өөр нь ялхаар байгаа. Тэнийг тэр нөгөө нэг ирээдүг харна марна тэр гэдэг чи ерөөсөд нэг талтай мэлдээд тэгтаач зүгээр тооцоолох ухаан л юм бэ тий. Ирээдүй гэдэг бол ерөөсөл та нарын цаг хугацаа бол эхнээсээ дунд төгсгөл гэж явж байгаа. Бидэнд юу харагддаг вэ гэвэл та нарын явсан гიშгсэн мөр юм. Тэр дурсамжлан үлдсэн байгаа шүү дээ. Тий. Өнгөрснөөс одоо ирээдүйг хүртэл та нар маш их ирч зарцуулаад үр дүнд хүрээ дууссан байна. Ахын би дуусч. Тэр болгоно энэ хөдөлгөөнд ертөнцид дурсамж болон үлддэг. Бас энэ цаг хугацаа хэмээгчийн нэгжид баг нь болж өгдөг гэсэн үг юм. Тэгээ Нэг бодлоор ийм бүтэн судар ном гэж бод. Та нар бол тэрийг үсгээ бичиж тэрэлж эхэлж байгаа. Тийм биз? Эсвэл тэр номны нэг цэг таслан ч байж болно. орчлонгийн түүхийг бүтээж байгаа юм шиг. Нэг нэг живчүүх хэсэг. тийм түүхний. Гэтэл бидний хувьд бол хизээнэ. Та нар ном бичиж эхэлж байгаа мэд. Тэрний нэг хэсэг мэт байхад бид хизээнэ тэр номыг бичигдсэнийг мэднэ. Эргүүлээд. Хаанан чамаа тэдгээр хуудсан дээр очие гэд. Яг зөв. Тийм байх. Ваа. Бид нэр 10 дугаар хуудсан дээр явбал бидний ирээдүйд тэр 100 дугаар хуудсан дээр өвөө очиод болцсон. Бид нар тэр яг хүүхд шиг юм байна л та. Та нар номны хэсэг болохоос ном уншдаг хүмүүс нь биш байх нь. Тэгэхээр өвөө бид нар ч бас амар том үйл хэрэгтэй хүмүүс юм шүү. Тэр номыг бүтээхийн тулд нэг хэсэгт нь ингээд Нэг цэг таслал нь байна. тийм. Тэгвэл ямар муухай юм бэ? Ингэж номоор зөвөрлж ойлгосон чинь би бүр ангат. Гэхдээ чи түүхийг бүтээл. Тэр ч одоо юм биш. Өчнөө олон ном байж хүн болгон эдис болгон чинь тэр зүйл дээр ингээд Тэгэхээр өө нэг юм бодогдож байна. Одоо ингээд бидний ингээд нэгэн л өнгөрсөн бичигдсэн, одоо нь бичигдээд ингээд байгаа юм чинь бид нэр ингээд нэг л зөв ингээд орчлон ертөнц яг л нэг ингээд юугаар иргэдэг юм шиг. Тойргоор. Тэгээ тэрнийх нь нэг хэсэгт л бид нар байгаа. Хөгжиж байгаас хөгжиж Та нар нэг хуудасны нэг бүрэлдэхүүн байж болно шүү дээ. Зөвхөн ном биш. Номны хуудас эсвэл үсгний нэг зурлагын жоохоо нэг хэсэг гэх юм уу да. өөрөө өгүүлбэрэгцэл бодож авах. Тэгвэл цаг хугацаат ертөнц чинь нэг ном гэд бод. Тийм үү? Тэгвэл орчлон ертөнц гэдэг зүйлсийг та нар номын цуглуулга гэж бод. Зөндөө олон номнууд гэсэн үг үү? Тийм ээ. Номын шкаф биш ээ. Номын сан. энэ дэлхий чи ерөөсөө нэг л ном нь. Зөндөө олон номнууд байгаа. Өөр гариг ирсэн бас нэг ном. Тэрийг хэн нэгэн унших хэрэгтэй гэж бод. Аа, тэр унших хэрэгтэй юм хийм бол Бас тэрийг хэн нэгэн шатааж болно. Oh my god. Урж тасчулж болно. Тэгэхээр номных нь эзэн юм чинь тэрийг яаж яах нь өөрийнх нь дур юм биш үү те үү? Тийм ээ. Тэр эзэн нь хэдэн хүн байгаа л. Тэдч байж болно. Би нэг нь болмоор. Тэр ингээд тэр номны цуглуулгатай нэгэн байлаа.
Гэтэл бас хөрш өөр айлд нь бас нэг тийм номын цуглуулгатай хүн байвал яаж вэ? Солилцсон. Тэгвэл замбраагаал гэдэг юм. Дэлхийгээ солиод шууд дотор нэг үсгнүүдийг солиод. Тэгвэл та нарын таньж мэдих болоод зарим зүйлс хязгаартай. Гэхдээ ерөнхийлж төсөөллөөр хэлвэл тийм оршихуй ертөнцүүд бий гэдгийг өвөө нь хэлж чадна. Вау. Бид нэр санахгүй. Маш өчүүхэн хэсэг. Маш өчүүхэн хэсэг. Гэхдээ огт хэрэггүй амьтад бас биш. Гэхдээ өвөө бид нар тэр доторх хүсэл тэмүүлэлээ алдахгүй. Тэгээд ирээдүг заавал мэдхгүйгээр ингээ яваалах хэрэгтэй юм шүү дээ өвөө. Угаас та нарын тийм чадварыг хизээнэ хаачсан байгаа. Тэгжээс та нар тэр номыг бүрэлдүүлж байгаа шүү дээ. Цаг хугацаа хэмээх чинь. Тийм байна. Нэгж болж яв. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ингээд бүрэлдэхүүнээс ингээд бид нар ч бас тэгвэл агууд их том ертөнцийн түүхийг нэг жижиг хэсэг бүтээж байгаа юм шиг юм. Тэгэхээр энийг ингэж бүтээлцснээрээ бид нарт одоо бидний одоо сүнсэн гэхүү тэр нь одоо хөгжих тийм боломж нь бүрдэж гин гэсэн үг үү? Одоо таньж мэдэх Дэлхийн номноос чи гараад ааа өөр номны хэсэг шилжиж болно гэсэн үг юм. Та үхэд. Гэтэ энэ номоо дуусгачаад Тий. Дуусах. Угаас чи үхтэй. Үсрээд орох юм. тэгж юм. Угаас чи тэр номны нэг хэсэг байхаа болоод тэнд дурсамжаа үлдээсэн байна. Тэгвэл сүнсийг чинь яах вэ? Бас нэг өөр номын зүйл рүү шилжүүлж нэг зурлаг уулгаж болно гэсэн үг юм. Бас тентхэнд бас тэр номноосоо гарч байгаа дахиад өөр ном руу шилжиж болно. Уг номнууд нь томоосоо жижиг рүү юм уу альсгүй болол ер нь ингээ янз бүр байдлаар өөрчлөгдөж яваад Юу идэх. тартагаасаа сонирхолтой. Наа чинь идэх юм биш шүү. Үгүй. Тэгэхээр чин хүний одоо нөгөө нэг сайн ч хүн байдаг, муу ч хүн байдаг олон сонголтууд байгаа. Тэр болгон ч одоо нөгөө нэг хүн болгоныхоо одоо нөгөө нэг туулж байгаа туулсан тэр ингээ номын санд ингээ хувь нэмэр оруулах болохоор ямар ч түүх байсан ер нь угаасаа л хувь нэмэр болох юм шүү. Сайн муудаг гол нь биш тийм үү? Тэр бол цуглуулга. Та нар тэглээс байнгын ад жаргалтай, адтай явдалтай ном унших уу? Гүү. Атланттай. Жохон унших бах тэгэл ч удаад бах. Тэр ном нь одоо гонигтайгаар төгсөх юм уу тийм юм байх уу? Тэр номын хэсэгт янз бүр байдаг. Аха. Тийм байна. Бид ч өөрсдөө кинонд Та нар өөрсдөө номтой байна гэж бод. Тий. Тэгэхэд тэнд адал явдалт. Инэдмийн. Тэр тарин шившлэгийн ч юм уу тийм байж болно. За бас өөр юу байж болох вэ? Гонигтай. Одоо өөр чинь юу гэдэг вүлээ? Тань тулаан. Рам. Арман. За тэр метр. Төрөл бүрээр юм шүү дээ. Төрөл. Тэгэхээр та нарын тэр ном бол юу байх нь вэ? Одоогоор гонигтай ч биш, жаргалтай ч биш. Тийм ном байна. Хүмүүс та нар ч өөрсдөө тэр чигээрээ уйтах шүү дээ. Яста хэцүү гол дөрүүдтэй. Өөрөөсөө болно. Дараа нь өөрийгөө шийтгэн. Ойлн онжин. Яа. Өөрийгөө зовоон. Нэг тийм айлын сайхан ирэх хүүхэд л нэг зовлон үзээгүйгээсээ болж өөрөө өөрийгөө зовоож явсаар гол дуустдаг тийм ном гэх юм уу да. Айл асуудал үүсэхээр л ойлал унжаал уугаал Яа. хин нэгэнд
хийсэн хэрэгээ нуухын тулд хэн нэгэнд гомдсон дүр эсгээл яваад идэг. Тэгэл өөрийгөө шийтгэхэд яваад байж таарна. Уйстай хүнд бол Амар баланс юм байл гэж бодох. тийм ном уншаад ямар санагдав. Уйстай байна. Тийм номон донд чинь ядаж жоохон өрнөл өгөх хэрэгтэй. Жишвэл дундаас нь орж ирээд гал зохиож ингэж асаадаг юм ч гэдэг юм уу. Дундаас нь нэгэн хэвийн уйтгартай байдлаас нь гарахын тулд ийм зүйл хий. Тийм зүйл бүтээ гэж мэдээ өгөх ч юм уу. Тэгэж мэдээ өгсөн. Тэр газрыг нэ энэ дотроо ингээд төөрөлдөөд явах ингээд бас мэдээ өгж болно. Хэд их дарангуйлал аюултай байдал байвал үүний эсрэг чамд боломж өгье тэмц гэж. Тийм хүмүүсийг игнэндээ нэгтэг гэж. Чин цаг үеийг бэлд гэж. Тэгэхээр сонирхолтой байна. Би л өөрөө тэгсэж утсан хөлтэй шиг санагдаж байна. Өө ер нь тэгээд таам бид нэр ингээ мөнх тэнгэрээс юу ч ингээ нуух тийм боломжгүй гэд тэгсэн. Тэгэхээр бидний одоо энэ олон 7 8 тэрбум нэгт бүгдийг ингээд ямар нэгэн байдлаар ингээд дээрээс нь ч юм уу нэвч бат харж яадаг гэсэн үг гэж ойлгож болох уу? Эсвэл Та нарын бүх үйлдэлийг хянаад байх юм биш ээ. Тэр бол Тэнгэрийн хийх ажил биш. Ерөнхийгөр нь харж байх нь байна. өндрөөс харж байгаа юм шиг. Ерөнхийгөр гэдэг нь нэг бүрчлэн та нарын асуудлыг оролцоод хянаад байх та биш. Хурааж хагаад нэг асуудал хүндрүүл нэг шийддэг юм уу да. Тийм байдлаар хандна. Өндөрөхгүй болвол тэгээ яваад л. Одоогоор хүндрэх нь гайгүй болохоор л 7-8 тэрбумаар амьдраад байгаа юм биш үү? Хүмүүс ингээд дангаараа байсан бол ер нь л бүтэхгүй нэ тэгээд хажуунаас нь заавал нэг тусламжтай гэж одоогийн байдалд хүрсэн юм бэ. Хүн гэдэг өөрөө их дасамтгай амьтан. Гал зохиож өгөөгүй бол тэгэл дараа л хэдэн мянган жил байгаа л байна. Яана. Сөхөж дүүсэн юм байна. Галаас ах гингүүд бүр амар гүйтэй байгаа. Төмөр зевсэг ингэж гардгиймаа гэхгүй бол цулуугаараа хотог хийгээд явж ээж ч магадгүй. Сурж тэмц бос дарангуйлаасаа ангид бай гэж туслахгүй бол хідэн үеэрээ боолчлогдоод ингээд тэрний үр садад нь дээрлэхүүлээд миний амьдрал гээд дасаад явж ижиж магадгүй. Тийм төвснийх юм шүү дээ. Тэгэхээр Тийм байна. тэр ингээ өөрчлөлтүүдийг хийдэг тийм одоо бидний хувьд бол онцгой хүмүүс, суут хүмүүс гэж хэлдэг. Тэр хүмүүсийг одоо ингээ бүр дээрээс нь тэгж тэнгэрээс буулгаж ирдэг гэсэн үг үү гэж ойлгож болох уу? Одоо бол тэрийг хасрах мэдээлэлтэй. Тийм байдлаар оролцоод минь дөвөөч хэлдэг. Маш олон багаас нь бэлдсэн дайч дэмэн муусан хүүхнүүд алаад дуусгасан гэж. Энд дүр байна. Аюултай. Тэгэл эцгийн ихт ёс зүг байхгүй. Хүчтэй хаадуулсан. Тэр хөөхнүүд одоо өчнөө алга хэрэгтэй юм мэдээлэл юу одоо устгаад амар хэрэгт орсон баг та. Мөн дээр чи нав. Тийм ээ. Одоо буудаг онгодуудаас бүсгүй хүндэт дургуугаар минь дөвөөч л байна. Өөрийнх нь хэд хэдэн бэлдсэн багаас нь бэлдэж тоогөлж шилдэг дайчин болох гэсэн
хөвгүүдийн хөөхнүүд нь өргөтөд хороочихсан юм шүү дээ. Баатар ир ямар орон дотор бол хоёг дуулахтайгаа байв гэж. Хоёг хувцаа тайлалаа. Бүсгөө хүнийг тэвэрлээ, тэгэл өглөө. Ямар ч хамгаалах хэрэгсэлгүй юм чинь. Энэ нь дайснууд нь эсрэг хүйсээр нь өрх тавьдаг байсантай холбоотой юм. Бас санаа бодол нь урвж, шарвж, хайрлаж дурлснаас үүдэж Мэнди эсрэг тэмцэж бэлтгэсэн өрн өөрийнх нь эсрэг тэмцэж бас толгойг уусан ч би. Ганц бүсгүйчүүд нь хорлоод байсан биш. Бүсгүй хүнд бас дурлаад хайрлаад мэндээс урвснууд нь ч би. Ямар бол юм бэ? Тэнийг болдог байхгүй. Тэгэхээр Тэнгэрээс нууц чаддаг гэж л хүмүүс боддог. Тийм учраас гэмт хэргийг харанхуйд үлдэхийг хичээдэг. Өдөр гэмт хэрэг гэхээс илүү харанхуйд хийвэл хинч харахгүй гэж боддог учраас би. Тийм байна уу? Тэгдэг. Ер нь их юм. Бид нар ч юм бол өөрсдөө ч гэсэн одоо хин нэгнээс нуугаад хийж байгаа юм аа. Бол юу яадаг шүү дээ. Хинч мэдэхгүй л гэж бодож байгаа л хийчихдээ. Хинч мэдэхгүй, хинч харахгүй байхын тулд харанхуй байх ёстой. Эсвэл нь ядгүй. Харанхуй хар хууц өмсөд хар баг зүгээд намайг алхаж байгааг хүртэл мэдэхгүй гээл. Одоо өдөр болж байна уу? Та нар одоо эндээс гараад шууд энэ хогийг ил хаяхад яах вэ? Хүмүүс харна. Тэгэхээр жоо санаа зов. Орой байсан бол яах вэ? Хүмүүс харахгүй юм чинь гэж газ алхаал хайчаал тэгэл хүрээд. Яг үнэндээ гэтэл энэ нь хизээний хүн өөрөө энэ муу зүйл хийснээ мартаж чаддгүй учраас хадгалагдаад үлдчихдэг юм. Тэгээд шүүлгэндээ орохдоо илчлэгддэг байх. Тэгээд нууц чаддаггүй байх. Ингээ бодсон чи юу энэ Өөрөө л яадаг юм биш. санаанд орчлоо. Сунжаар нь. Тийм бид нар ч одоо ингээ янз бүрийн хийдэг ингээ уншиж судалдаг дээрээс нь бүр янз янзын бодно. Тэгэхээр чи тэр бодож байгаа юм тэр бүхэн ч одоо ингээ буцаад ингээ сая шүүлэг гэдгсэн. Тэгээд яхаа чи бүгдээр ингээ нэг бүрчлэн ингээ сайхан унш. тийм шүү дээ. Гайж юм бол. Балай бодоод тэгээд тэр болгон чинь дураагаад гараад ирнэ. Энэ бол үйлдэлийн ертөнц. Чи олон бодлуудаас үйлдэж хийсэн зүйлээр дэнслэгдэх юм. Тэрнээс хар буруу бодол санаа ийм тийм гэдэг зүйл нь үйлдэл болоогүй учраас гайгүй байх. Ухагдахгүй. Үйлдэл болж баталгаажсан зүйл юм. Түл гайгүй юм байна. Үгүй одоо ингээ санийх шиг ингээ тэр бүх юмудаа ингээ шүүлгчээ. Тэгвэл дараа нь яг түрүүн ямар дараагийн тоглох ч байгаа дүрнэх юм уу ном нь илүү сонгох боломж олддоггүй гэсэн үг юм. Анхнаасаа та нар ингээл бод. Та нар бол Тэнгэрийн эрчим юм. Тэрийг яах нь тэр хизээж мөнхөд унтрахгүй зүйл. Зүгээр л тэрийг тодорхой хэлбэр дүрсэж шилжүүлж хөдөлгөөнд оруулж байна гэд бод. Хэрвээ жоохон буртагтаа бол тэрийг жоохон цэвэрлэх хэрэгтэй болно. Буцаагаад цэвэрхэн болонгууд өөр бие рүү шилжүүлж болно гэсэн үг. Хамгийн гол нь тэр нэг газараа удаан байж болохгүй. Насал мөнх Тэнгэрийн хүчийг бүрэлдүүлэгч учраас яах вэ? Байнгын хөдөлж байх ёстой. Яг усны урсгал мэт. Урсдаггүй ус өмхирдэг.
Урсгалтай ус тунгалаг байдаг шүү дээ. Тий. Бид нар урсгал ус тунгалаг. Тэгээ бодохоор яг юу шиг юм бэ? Одоо бид нар зүгээр л одоо өөрсдийнхээ амьдралаар л юу яаж бодож штэ нөө. Хүн чинь олон жил аав ээжээ санд санаал ир. Аав ээжээсээ төрөөл ингээд өөр газар орон руу ингээд явдаг штэ. Эрдэм сураад ирээрээ гэл тий гэдэг ч юм уу. Тэгж явж байгаа л нэг ирдэг дээ. Зарим нь сураад ирдэг, зарим нь ч одоо зөвхөн болоод ирдэг. Яг тэрэн шиг л санагдчихлаа. Уул нь бол нэг тийм одоо сайн шиг гэрлээс ингээд тасарч ирж явсан бол буцаад илүү гоё тод ариун сайхан мэдээлэлтэй гэрэл болж л ирэх ёстой л үүрэгтэй л явдаг байх та. Тийм нөгөө бид хүүхэд байж байгаа. Тэгээд хөгшөрж ийн гэдэг чинь нэгстэй эрчим энерги алдаж ер нь жоохон тэнгэрийнхаа ирсэж байх дундчиж буцтай юм шүү. Ер нь угаасаа энэ байгаал юм чинь ямар нэгэн байдлаар Дундал Тэр эрчим нь хүний биеэс гарлаа гэхэд ер нь хүчин нэмэгддэггүй хөвөндөлөдгөө. Юу нь гарна гэж. сүнснийг нь Тэр гэрэл нь махан биеэс Сүнс гэдэг зүйл хөгшөрн өтлөнө гэж байхгүй. эрчимээ алдна ч гэж байхгүй юу? Байхгүй. Вау. Тэрийг алдахыг бий болгож байгаа зүйл нь өөрсдөө л байдаг юм шүү дээ. Цагаан гэрэл дээр хар өнгө холих гээд байна. Тэгтээ мөнхийн зүйл байхгүй гэж ярьдаг. Бүх нь хатна л гэдэг. Үхэл гэдэг бол ерөөсөл энд хэрэг дуусаад дараагийнхаа ертөнц рүү явж байгаа аялал гэж ойлгож байгаа. тийм байна. Бид нар чинь одоо тэгвэл бүр нэг тийм Дагаад сүнс чинь өгөхгүй шүү дээ. Тэгэхээр өмнөх подкаст дээр ярьсан да. Энэ хорвоо ертөнд чи ингээд харын гэх юм уу? Хар эрчмийн газар нутагт нь байдаг. Гэтэл тэр нөгөө нэг сүнс гэх юм уу? Тэр гэрэл гээд байгаа чин тэнгэрийн ингээд цагаан эрчим байгаа. Гэтэл энэ махан бие болохоор тэр дундаас өөрийгөө нэг тийм завсрын зүйл гэсэн үг. би бол цагаанаас нь гэрлээс нь тасарч ирсэн юм чинь. Махан бие юм гэрэл. Та нар бол хармууг даран сониож тэнд гэрлийн ертөнцийг үүсгэх гэж ирсэн гэж ойлгож байгаа. Тийм. Хөгтөл бид ч амар гоё ажил Тийм. Тэгэхээр чи одоо энэ бие би яг ямар ойлгохгүй гэдг нь миний сонголтоос шалтгааллах юм тий. Энэ махан бие Харин нөгөө суур нь болохоор хуучин эзэмшилтэй байгаа учраас нөлөөлөх гэж оролддог. тэгэл янз бүр болдог. тэгэхээр ингээд тэр потенциалаа ашиглаад тэр ингээд гэрлийн энерги хэр ингээд хүчтэй байлгах хэсэг нь энэ харын ертөнцтэй бид нар байнга тэмцэлтэй тэр зүйлээ ингээд хөгжүүлж явах хэрэгтэй юм ба шүү дээ. Тийм одоо материалын зүйлээс зүйл аль Яг үнэ тийм. Өөртөө өгөгдлийг мартахгүй санах Тийм. Бай. Ер нь тэгэл маргааш мартна да. гүнгэл март карант Тэгэл мартчихна. Дараагийн удаа уулзж ирэхдээ санаал их Марталтын процессын талаар яагаад мартаад тийм бол? мэдэхгүй. эрдэмтэд Та нар өөрсдөө л тэрийг шийдэх ёстой шүү дээ. Дахин нөгөө нэг марталт гэдэг чинь юмны ингээд давталтаас амар шалтгаалдаг байгаа. Би өнөөдөр ингээд ярьсан зүйлээ хэдэн минутын дараа уусаад идэм болов. хэдэн цагийн дараа давтахгүй болвол мартах нь илүү хурдан байна. Тийм болохоор л айлдвар юмыг дурсамжилж оруулаад байдаг нь энэ юм. Та нар ингэж ихээр оруулаад нөгөөгөр нь гараад алга болно. Нэг мэдсэн ходоод руу орол доошгоо гойцох үзээ. Тэр их сайхан хоол байсан шүү гэл. Нэг мэдсэн тийм л юм ярина.
Энд яг юу ярьсан билээ гэдгийг та нар бас мартаж болно. Тэгдэг. Та нарт тийм юм бодуулах цаг хугацааг олгохгүй байгаа учраас та нарын оюун бодол бүх зүйлийг барьцаалж эрх мэдлээ тогтоосон хүч үйлчилсээр байгаа. Энд бол та нар эрх чөлөөг эрэлхийлж уулзж байгаа. Харин эндээс гарч явахдаа та нар дахиад боолцлогдох болно. Тэгээд боолцлолдоо дасгуулна. Өөрчлөлт ихнэрээ Өөртөө хоёр төрлийн боол байгаа шүү дээ. Нэг нь улсын боол, нэг нь хувийн компани боол гэл тий. тэг ялгаагүй бол. Боол байж боолтоход юм дарах юм. Би төрийн бол. Би төрийн боол. Би Нийгмийн боол гэнэ. юуны боол гэх юм бэ? Би хувийн эзэнтэй бол. Ажилгүй хүмүүс ч боол. Ажилгүй хүмүүсээгээ болол юу? Эцэг ихийнхээ бооллахгүй юу? Тийм. Боол биш хүн бэ нү? Өвөө тэгээд энэ тойрноос гарахын тулд өөрөө бас заавал боолчлагч байх хэрэгтэй болчиход байх юм. Тэгэл энийг эрс өөрчил гэдэг юм шүү дээ. Чи энийг бооллон болгох гэдэг. Тэгээ боолоо болцоход өөр нэгнийг боолцлоод байвал яах вэ? Гэтэ махан биеэрээ биш. Тэр юм чин дахиад үргэлжлээд бохор арга гараал яваад байна шүү дээ. Чи баг боослогдохын тулд боолыг олзлоо зардаг нэгэн болох нь шүү дээ. Боолын хөдөлгөөч болох нь. Тийм би эзэн болох нь. Тэглээ гэж ялгаагүй боол хэмээрэл байх болно. Чи боолыг үржүүлж байна. Гэтэл энээс шал өөр боол гэдэг байгаа шүү дээ. Заавал тэгж өөр. Нэг юм сая нөгөө нийгмийн боолчлалыг ярьсан чинь нэг юм боо санаад орлоо. Яг энэ боолчлалт гэдэг тогтолцоо болоор анх нөгөө хар хүчнээс орж ирсэн тогтолцоо юм болов уу гэж сая бодоод ирэхгүй. Эхлээд тухайн хүмүүс сүнс байлаа. Тэгээс сүнс бол дээд тэнгэрдэг явахаас өмнө ямар нэгэн байдлаар хар хүчиндээ олзлогдох юм бол тэр олзлогдсон тэр хар хүчнийхээ иргэшээгт эзэдтэй болохоор эрчим цуглуулж өгчний тэднийг улам хүчтэй болгохын тулд улам хүрээгээ тэлдэг энэ тогтолцоотоос адилхан санагдаад байх юм бас. Алибдийн хүч хүнтэй хамгийн ойр байдаг. Та нарыг хар хүч мэти юм сонирхгүй. Тэр чи левел өндөр гэсэн тийм. Тэдэнтэй харьцах хүмүүс нь ч маш хүчрхэг шилдэгүүд байх учиртай. Түүнээс жирийн хүмүүсийг хар хүчнийх нь тоохгүй. Маш их ирэмб ялгарл чадвар шаардаж байж харьцна. Харин хүмүүс энийг алибдийн хүчтэй андуурах нь их. Алибд гэдэг бол хүний муу бодол санааны бөөгнөрл юм. Хүнээс үүсгэгчт нь хүн мөн. Хар хүч бол шал тусдаа өөр зүйл гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Энэ хоёр хизээч нэг адил төвшний хоёр биш. Тийм байна. Одоо юу гэж хэлмээр юм дээ. Гялтхансан хар гэж байдаг да бүр. Гялалтсан хар байдаг да. Тийм, гялтансан хар нүүрс. За тэгээ бод. Нөгөө талд нь зүгээр л хар өнгө. Гялалтсан гялтхансан юм байхгүй. За тэгж ойлгохоор л бол да. Нэг нь гялтхансан байна. Тийм байна. Угаасаа хараасаа бүр гялалцаж ойж харагдаж байна. Нөгөөх нь бол зүгээр л саяны хэлдэг шахмал түлс. Наадах чи ер нь яг жинхэнэ түлс муу юм уу да бодохоор. Баахан олцтой барьцалтвал. Тэгээд тэр нүүрс нь. За тэгвэл тэр гялтхансны төлөвл яах вэ? Чанартай илчтэй. Чад пад гэж Янзын байгаа. гоё илчтэй. Нөгөөх нь яадгийг. Нөгөөх нь ингээ угаал идэг. Тэгвэл түлж яадаг юм бэ? Тийм үнэртэй маш хүнс гаргадаг.
хогийг хэрэгэлдэг юм уу? Хогийн хэрэглэл. Хогийг нь хэрэглээ нөгөөхийг нь барьцалдуулаад бөмбөлөг бөөрөнх болгоод тэгээд тэрийг нь төлөвлөдөг. Тэгээд энэ Монголын дотоодын шахмал түвш чанарын шаардлага хангахгүй байна гэдэг нөгөө хятадын шахмал түвшний үйлдвэрээс бид одоо нийслэлийнхаа нүүрсээ түлээд эхэлдэг байхгүй. Тэгээ яг тэр нүүрсээ түлээд эхэлсэн чинь хүн угаартаж өгч байгаа хүнийх нь тоонч буураад эхэлсэн байна. Уг нь бол давуу тал ихтэй л. Гэхдээ бид өөрсдөө мөнгө төлөөд байгаа ч жоо. Өөрсдөө нүүрсээ шалгалт гаргацаа тэгээд буцаад мөнгөөр авах. Сайн магадгүй. Өөрсдийнхөө юмыг өөрсдөө мөнгөөр. Тэгэхээр бид нарыг бол ерөөсөө юу бол тоохгүй нэ шүү дээ. Тэр өөрийгөө өөрсдөө бол нэг их бодох хэрэгтэй байна. Харин гол нь зүгээр дээ. Наад их мэдлтнүүд нь угаасаа тэгэл нэг уулзгал болно. Гөгсрөөд ирнэ. Үүрх мөнгө нь зоос нь их. Яаж энтэйгээ удаан наслах вэ гэдэг аргыг нэг гуйж ирэх цаг иднэ гайгүй. Тэр болтлоо тэгээд дураараа дөрвжил байг. өө та би зөв нэг зүйл сонирхож яагаад тэгэхээр одоо бид нар нь ингээд энэ доороо сайн ч зүйл хийдэг, муу ч зүйл хийгээд ингээд бужигналтад явж гин. Тэгсэн бидний одоо дараагийн өнгөрсөн үеийн дээр байдсан байна. Дараагийн үеийн ч гэсэн байгаа юм байна. Тэр чинь одоо бид нар бол ингээд дунд нь юу яаж юм чи ямар нэгэн байдлаар сайн үйл эндээ ингээд үйл бүтээж байгаа нь дараа төрөлдөө бол сайн байх. Муу үйл бүтээж байгаа нь ер нь тэгээд өнгөрсөн үеийн ирээдүйн үеийн ер нь ямар хөө байдал хүлээ. Чидэг бол би бол боолын амьдрал, хулгайчин амьдралаа хүүхдтэй зааж өгнө. Хүүхд нь хулгай хийж сурна, боол шиг амьдрна. Тэрний хүүхд бас хулгайч болно, хулгайч өгч бас л боол болно. Тиймээс энэ цаг үедээ тассан зогсоо гэдэг байгаа шүү дээ. Хідэн үе давнуулж явах тусмаа л амьдрах аргагүй байдал үүснэ. дэлхийн нөхцөлөл Дараа нь удахгүй хүнийхээ махаач идэх цаг ирнэ шүү. Хүнс хоолгүй бол яах вэ? Хүүхдээс ахуулаад идэж эхэлнэ шүү дээ. Цаан биш үү? Энэ газар доорх эд зүйлээ май гэж өглөөгөө танаа ноёд дээд сүтсэн та нарыг харж үзэхгүй. Бошохон зараал нэг газар хөвтчихнэ. Гэхдээ хулчгаар аймхаа гэдгийг бол бүгд л мэднэ. Өнгөх боломжтой юу? Тухайн хүнд ямар нэгэн одоо өгөгдөл гэж байгаа сайн ч одоо тал мууч тал байгаа. Тэгээд одоо тэр ингээ өгөгдсөн зүйлээсээ гарч илүү ингээ давж сэтгэх нэг матриц гэдэг зүйл байгаад байгаа санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд тэрнийг ингээ удирдаа тэр номыг арай өөр ингээ бичих боломжтой юу? Матриц гэдэг жоохон тайлбарлал. Одоо нэг тийм хайрцаглагдсан. Би одоо надад нэг зан чанар байдаг байлаа гэж бодож байна. Ямар зан чанар гэж болох вэ? Хөгжилтэй. Гэтэл би өөрийгөө ингээ хөгжилтэйгээ бодсон. Байнга ингээ хөгжилтэй байх юм шиггээр өөрийгөө санаад гэтээ энэ нь ингээ зарим үед тохирохгүй ч хийж болно. Тийм учраас би энийг ингээ удирдаад тэр ингээ өөрийгөө хөгжилтэй гэдгээс гаргаад хаяа би сериоз хийж болно. Хаяа би гонхтой хийж болно. Тэрнийг нэг нөхцөл байдлаасаа удирдаад би тэр ийм байх ёстой гэсэн өнцгөөсөө нэг гаргаж сэтгээд би тэр байх ёстой зүйлийг өөрчлөөд ирээдүг би өөрчилж тэр номыг өөрөөр бичих боломжтой юу? Ирээдүй гэдэг зүйлээ мэдсэн хойно л энэ зүйлийг өөрчилж эхэлнэ. Огт мэдэхгүй ээж ирээдүй гэж ярих нь алдаа болно. Яг тэгж бодож эхлэхээс л чиний зам мөр зурагдсан ч байх юм билүү мэдэхгүй шүү дээ. Чи тэр ирээдүй гэдэг зүйлээ мэдсэн байж вэж энэ өөрчлөлтийг хийж чадна. Хамгийн чухал зүйл нь энэ юм. Мөнх тэнгэр гэдэг бол одоо та нарыг ном гэж дүгнсэн тийм үү? Харин мөнх тэнгэр нь бичдэг нь биш. Та нарыг үг үсэг болгон болгож номыг дүүргэж бичдэг зохиогч нь биш юм. Тэр бол уншигч бас ангилагч юм. Номын санч юм. уншаад зүг. Өөрийн өмч болгож хадгалдаг. Номын санаа юм бэ.
Тэгвэл тэр бичиж байгаа зүйл нь хэн бэ гэдэгт учир бий. Бид нэр өөрсдөө гэж л бодоод байсан. Та нар өөрсдөө биш ээ. Биш юм шиг байна. Тэгэхээр хамтарч бичдэг юм бэ. Бичиж байгаа нэрийн юм болоо тэнгэр юм Харин болоо. яаж бичт юм бол? Гэхдээ тэнгэр гэдэг юм чинь уншигч улаа хувирчлаа шүү дээ. Уншаад ажиглаад ээж Нэг юм. доор Гэхдээ ажиглал нь хянан өөрийн эзэмшил гэдэг утгаараа. Тэгвэл тэр бичиж байгаа зохиогч нь хэн бэ? Өө тэгэхээр хар хүч ямар Зохиогч нь байсаар хэрэг юу гэж бодож штэ. Хар учвал зүгээр л хуудснууд. Яг тийм биш. Номын хавтас бөгөөд хуудснууд юм. Oh my god. Нөгөө нэг Ёо, тийм ямар биш ухаалт үү? юм бэ? Ойлгоо баярлалаа. Яг юу бичээд байгаа юм яаж Хэн бичээд байгаа юм болоо? Харин тэр нь За намайг хуудсан тийм юм байна. Эзэн нь тийм юм байна. Өө тэгвэл уул усны эзэд ямар хоёр асуудаг. би бол бас нийцдэг. Тэд бол бих болно. Oh my god. Тийм биш нөгөө нэг нэрийг бүх юмар ингээд хаадаг байхаар. Бас бай тийм биш. Бих бол за бих болон тодорхой боллоо. Тэгээд алибтын хөвч. Бид нэр үсгнүүд нь нэг өнцөг болнууд нь. Нэг үсгийн ингэж нэг үрж байгаа хэсгүүд. гар нь юм бэл тоо. Одоо бүр нэг мөр солгоо юу баруунууд Нэрийн гэсэн яаж бичдэг юм бол Хэн бичдэг юм болоо? цаг хугацаа. Тэгээ ингээд бид нар бол ингээд энэ цаг үед ингээд амьдарч байгаад заримдаа одоо ер нь энэ одоо ингээд бодох чинь дээр ингээд гарч байгаа хүмүүсээ бид нар дургу шүү дээ. Дургу байгаад шүү дээ өнөөгийн нийгэмд тий. Тэгээд ирэхээр чинь тэр хүмүүс бол гарах үүрэгтэй байжгаад үз бодол санаа нь ингээд хуурч өөрчлөлтөй хитрхийн материалыг зүйлд одоо тэг шунан татагтаад ингээд буруу өдөрдөд замнаад байна гэсэн нэг тийм зүгээр хувилбар. Хоёрдугаарт нь эсвэл ерөөсөө л өстой зүгээр энгийн амьдрах хэвээр хүмүүс дээшийг ингээд сугараа гараад ирсэн тий. Ямар нэгэн тийм одон харавсан гэдэг чинь тохиолдол бүрдээд улс орныг удирдах. Одоо тийм юм тийхэрхүү. ийм юм. Тэр хэн бичээд байна вэ гэсэн шүү дээ. Тэнгэр биш. За уул ус харгуч биш гэж байгаа. Аль бид бас биш. Тэгвэл тэр хэн бэ? Хүмүүс бид Хүн бас биш. оо Юу томоор ба. Онгодууд юм болоо. Онгод гэдэг чинь мөнх тэнгэртэй орно. Оо одоо тэгэхээр өөр боломжтой Цаг хугацаа юу? Цаг хугацаач биш. Ирлэг ном. тэрийг алаарай нэ. Нэрлэг ном гэнэ. Юу хаалах вэ? Оо тэр нэг хаалт яваад. Тэр ямар хамаа байна? Байж л вэ Алчгүй гэлээ. нэг үү? За байж. Ямар харгис юм бэ чи? Алхаа байлаа. Тэйчүүд ер нь яг цагаад болохоор юм л ах. Сэдв өөрчлөө явж шүү дээ. Галаараа гэж бодсон. Бойл. Байж л вэ. Тэгэхээр айгуу сайн. Тийм. Хин юм болоо? Тэнцвэрийн хянагчд. Цаг хугацаа. Яа, би сая яг тэнцвэр мэдцвэртэй холбоотой юм болоо гэж бодчихсон. Бас тэр тэнцвэрт чинь хянагч гэж байдаг юм уу? Тэр зүйлд бичлэлт хийн. За. Та нар л үг үсэг байлаа гэхэд тэр бэхэн ихтэх ч юм уу эсвэл дис дарааллыг алдуулж сараачж болохгүй. Сараачвал уурна. Хайн. За өөр яадгийн үсгийн хэмжээ том жижиг гэх мэт бүх юмыг тэр хянах ёстой. Нэг хуудсан дээр л дүүртэл ийм том үсэг бичиж болохгүй байх нь шүү дээ. Янз бүрээр ирээчж болохгүй. Тийм учраас хянах ёстой байдаг байх нэ. Тэгээ хянагт чинь тийм чухал юм Нарийн биш зөвхөн үү дээ. Би яг одоо нэг хар хүчин байгаад энэ байгаад энэ одоо нэг тийм тэнцвэртэй л холбоотой. Тэгвэл чи хэлээгүй. Бодсон. тэнцвэрийн хянагчд нь тэгвэл аль хүчинд харьяалагдсан юм бол Хүнд ч харьяалагдахгүй. Хавуулж авахгүй. тэгэхээр баг бүтээгч юм биш үү? Биш. Чинь биш ээ. Бөөх. Тэр номын сангийн эзэн захирлын юм бол Алуурчин ч байж болно, аврагч ч байж болно. Гэхдээ энэ нь бүр тусгай хүч явагдана.
Бүр хүндлэнгийн юм биш. Хоёр хүчил. Тааж тийм. Аль ч хүчнүүд түнд нөлөөлж чадхааргүй хэмжээний. Видастай юм тий. Видас. Нөгөө нэг аудит гэдэг шүү дээ. Одоо байгууллагын хүндлэнгөөс хяндаг нэг тиймэрхүү юм. Чин аудит хийдэг шүү. За. Өвөөгийнх нь энэ удаагийн айлдвар болж явах шиг байна да. Гэлалаа. Баахан л юм ярьлаа. Хажуугаар нь юу аллах хэдлээ. Тэр Айгу бодож. Тэр үндсэн гаалц чамд ямар гим хийгээ. Муухай харагдсан байна. царайгаатай. Царай муутай алж байсан гинэ. Хөөхөө өөдөөс инээсэн бол алах гэсэн. Бас аалт шиг царайтай хүн байвал шууд алах гэж. Ямиг гаднаас нь хизээч идэхэд өгөнж вэ. Тэр алт чи хүүхдтэй хоол өгөхгүй явж исэн бэл яах юм? Биднес нэр энэ амт зарим юм амт эвгүй харагдаад идэг шүү дээ. Урд наснда өстэй байсан. Тийм юм бол Яагаад ч тийм тий. Яа энэ бүү. Сүнсний мэдээлэл гэдэг юм биш үү? Тэгвэл зарим нөгөө хүмүүс муурнаас өгтлээ байдаг. Яагаад муурнаас өгтлээ байдаг вэ? Аль нэг төрөл дээр болохоор муурд идүүлж исэн сүнсний амьдралын туршлагатай байдаг болохоор муурнаас жишээлбэл тийм хүмүүс төсийн төрөл нь. Зарим хүмүүс нь могооноос хүнсээ зайтлаад айдаг хүмүүс нэхэд могоонд идүүлж исэн ч юм уу. Тийм зүйл байх боломжтой юу? Тэгж бас бид бас өөрсдөө тэгж үздэг байхгүй юу? За тэр мэтийн дараа болъё. над асуултаа өөртөө үлдээ тий. Хүрээ сэдвих юмыг хайлаад байж болохгүй. Яаж 50. Яаж вэ? Ууралж эхэлж байна уу? Зөөлөн. 50. Үгийг хурдан хэлэх тусмаа л цусны эргэлт муу байна л гэж үзнэ. Зарим шулган хүмүүс тэгдэх юм. Хурд хэлэхгүй л нэрээ юу яач штт. Зүрхний хэрлэлж давхар алдагдсан байж болно гэсэн үг. Тэгэхээр чи нэг улаачаар нэг зүрх мөрхний яс нэг харуулна байгаа. Хин